Монгол улсын гавьяата тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер Цэвэндэр Шингүүлт Улаанбаатар хотын төв цэгээс эхэлж замын үд Ирээн Хөхөт Жанчхүүгийн даваа цагаан хэрэм зэргээр дамжин өдөр бүр бүтэн марафон буюу 42 км гүйж 1600 км-ийг 40-с 45 хоногт туулахаар төлөвлөд байна. Цэвэндэр 2024 оны 1-р сард Улаанбаатар хотоос Дархан Сэлэн Алтан булаг гээд нийтдээ 355 км зам дуулж байсан юм. Дэлхийд хамгийн хол замыг туулсан рекордыг Канадын гүгш 1400 км зам дуулснаар эзэмшдэг. Энэ амжилтыг шинжлэх зорилгоор Цэвэндэр 1600 км болгон ахиулж замын төлөвлөгөөгөө гаргаад байна. За сэтгэл маш их өндөр байна. Өнөөдөр би бол маш их сэтгэл хөдлөж байна. Ягаад гэвэл одоо миний энэ гүйлтийг маш олон улсууд дэмжиж ингэж намайг ингэж урам зориг өгч над ирчиж өгч байгаад би маш их баяртай байна. Энэ удаагийн арга хэмжээг нь бол алтмаар төрүүлж хүн төрөлхтөнд хүүхд залуучуудын сэтгэл санаа, бие баримтын өсөлт хүмүүжил эрүүл мэндэд нь гол нөлөө оруулах дэлхийг хамарсан хөдөлгөөний Тэншиг компани санаасч Цэвэн жишг сонгосон байгаа. Бүх аюулгүй байдлын Тэншиг олон улсын корпорац Хятадын марафон гүйлтийн холбоотой Монголын марафон гүйлтийн холбоог албан ёсоор гэрээ хийлгүүлээд ивент хэвчлэгийг нь Тэншиг зохион байгуулж шилж болно. Бүгд найрамдах Хятад ард улс Монгол улсын марафоны холбоотын хамтарсан удирдлагын дор гэрэл өд тэмүүлэгчид алхамаар төрүүлжгүй урайтай хил дамсан олон нийтийн сайн үлсийн гүйлтийн арга хэмжээ албан ёсоор эхэлж байгаа юм. Энэ үйл ажиллагааг Тяншиг групп ивент итгэж дэлхийн эрүүл мэндийн нийгмийн платформ We Moment бүрэн зохион байгуулж байна. Сайн улсын гүйлт нь Монгол улсын Улаанбаатар хотоос эхэлж бүгд найрамдах Хятад ард улсын Тянжин хот дахь Тяншиг группийн аж үйлдвэрийн паркад өндөрлөх юм. Хятад Монголын хэд хэдэн бүс нутгийг дамнан зохион байгуулагдана. Хүндрэлтний эрүүл мэнд, нийгэмд үйлчлэх үзэл баримтлалыг баримталдаг Тяншиг групп нь энэхүү хил дамнсан сайн улсын гүйлтээр дамжуулан эрүүл мэндийн үзэл санааг бодит үйл ажиллагаагаар олон нийтэд түгэж байна.